За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр та бүхэндээ зориулж бэлдэж байгаа хичээл маань Word програм дээр хэрхэн хүснэгтийг автоматар дугаарлах вэ гэдэг хичээлийг орох гэж байна. Тэгээ сүүлийн үед хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулан янз бүрийн судалгаанууд их авч байгаа шиг байна. Тэгээд тухайн судалгаагаа багш нар маань хүмүүс маань янз бүрийн өөрийнхөө нэг гол чаддаг програмыг ашиглаж авч байгаа шиг байна. За тэгээд мэдээж Excel дээр авал даваа талах үүснэ л дээ. За тэгээд зарим нь бол Word дээр хийж байгаа. За тэгвэл Word дээр хүснэгтийг автоматар дугаарлахыг та бүхэндээ хэлж өгье. За хүснэгтээ бэлтжлээ тий. За тэгээд энийг хүснэгтээ арай олон болгочих. За тэгээд бид нар бол дугаарлахтаа бол яадаг вэ гэхээр 1 2 3 гэж явдаг тий. За гараа суугч юм гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл тэгхгүйгээр автоматар дугаарлахтаа яг дугаарлах байгаа хэсгийнхаа дээдтэй талд нь очингууд хар сум доошоо сум гарч ирнэ. За энэ дээр дараад үндсэн цэсний нэг дугаарлах хэсгэн дээр дарчна. За тэгмүүд юу нь бол автоматар дугаарлагдаж байна гэж харж байна. За тэгээд ихэнд нь очиод эхнийх нь тоог нь устгах юм бол энэ хэсэг маань автоматар доошоо шилжээд явчихна. За тэгээд их хэмжээний одоо юу гэдгийг олон хүснэгттэй ажиллахад жоохон төвөгтэй байдаг бол дээрх зүйлийг илүү туршиж ашигласаа гэж хүсэж байна. За баярлалаа.